За би Лүндэ Жанцан гишүүний сүүлийн байр суурьтай бас адил байр суурьтай байгаа юм аа. Яг гэвэл эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн хууль хоёр зэрэг хамтарч хилцэхгүй бол энэ өөрөө бол их эвгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Эдийн засгийн ил тод байдал бол үндсэндээ бол өөрөө төр зориулсан хууль. Аж ахуй нэгж, иргэн, хуулийн этгээдүүдийн нэгтлэн бодох бүртгэл, татвар төлөлт, татварын хяналтыг нэг стандартад оруулахын тулд ил болгооч, асуудлаа ингэж тавиач гэдэг тэр зохицуулт нь. Яг аж ахуй нэгж, баялаг бүтээгч, иргэн зориулсан хууль нь өршөөлийн хууль нь. Хариуцлагаас өршөөлийн хуулиар л мултрам. Хариуцлагаас яр шийдэглээс өршөөлийн хуулиар л чөлөөлөгдөнө. Шүүх өршөөлийн хуулийг чинь барьж яж яр шийдгэлийн чөлөөлөхөөс биш, ил тодын хуулийг барихгүй. Ил тодын хууль чинь татварын байгууллагт аудит хийж байгаа байгууллагуудад л зориулсан хууль байхгүй. Гэтэл бид одоо өршөөлийн хуулийг нь хилцэхгүйгээр ил тодынхын хуулийг хилцчихээр бүртгэл төрийн байгууллагын хүсэж байгаагаар сайжраад нуугдсан, далд байсан олон зүйлүүд ил болж магадгүй. Гэхдээ энэ нь аж ахуй нэгж, баялаг бүтээгчд иргэдээ тарвар шиг хошигруулж байгаад хуулийн байгууллага буудгах гэж байгаа адилхан зүйл болж хувирна. Яагад гэвэл эрүүгийн хуулиар нь нөгөө хариуцлагын залтууд нь бэлэн байж байгаа учраас иргэн сайн дураараа ил боллоо гэхэд харин араас нь шалгаж мөрдөж хянжээж олж авдаг зүйлүүдийн сайн дураар нь ил болгочоод за одоо та нар тэгснүүгээд хариуцлага тооцож ял онооход бэлэн болж хувирж байгаа. Тийм учраас ил тод байдлын хуулийг дангаар нь ярих тухай биш. Хариуцлагаас чөлөөлсөн залтууд бүхий өршөөлийн хуулийг нь цугтны ярихгүй бол иргэдээ баялаг бүтээгчдэд тавар шиг хошигруулж болохгүй. Хинч энэ хуулиар чи ил болохгүй. Яг гэвэл арайхан хариуцлагын залтууд нэг ч хөндөгдөөгүй. Шүүгд хэрэглэгдэх хууль нь гарахгүй байхад хэн татвараас нуусан гэж орлогоо ил болгож бичих юм бэ? Хэн нэгтлэн бодох бүртгэлээ давхар одоо данс тооцоогоо нэг болгож журам дүрм рүү оруулж ирэх юм бэ? Тийм гинэн зүйл байхгүй ш. Энд чинь харин эсэргээр арай гэж хуулийнхны дарамтнаас мултарч ядж байгаа хүмүүсийг сайхан эргэлдүүлж байгаа, ил гаргаж байгаа, намдах байгаатай адилхан зүйл болж хувирах байхгүй юу? Тийм учраас зохицоор шийдэх ёстой бид. Өршөөлийн хуульд цуг ярихгүйгээр ил тодын байдлын хууль чинь төр өөрийнхөө ажлыг хөнгөлцөхөд зориулсан хууль. Иргэндээ хэрэгтэй хууль байх болно гэсэн үг. Зүгээр асуултын үед бол Дорилгожив сайтаас та бүр тодорхой хэлэх ёстой. Өршөөлийн хуулийн дээр ямар ч албан тушаалтныг албан тушаалынх нь хэрэгээс, авилгын хэрэгээс өршөөх заалт байхгүй гэдгийг тодорхой хэлж өгөхгүй бол энд чинь хоосон хардтал яваад нөгөө эдийн засгийн эргэлтийг сайжруулъя, далд эдийн засгийг ил болгоё, баялаг бүтээгчдэд дэмжиж гэсэн бодлогыг чинь цөөн тооны албан тушаалтанд зориулсан хууль гарах гэдсэн хардталтаар унагчих гээд байна. Тийм учраас өргөн барьсан өршөөлийн хуулиудад албан тушаалын эргийг тэр дундаа төрийн албан тушаалтны авилга, хээль ахуйтай холбоотой хэргийг өршөөсөн заалт нэгч байхгүй гэдгийг тодорхой хэлээд өгөөч.